зах зээлтэй орн болчихлоо. Эдийн засгийн талаас 80% нь уус ухаагаас хамааралтай болсон энэ үед бид яаж эдийн засгийн хямралаас гаргах гэсэн сэдв толгойн өвчин болж байна. За бүх баялагаа гадагшаа урсгаж алсан зээл тусламжаач мөн гадагшаа гаргаж байна. За валют Монгол тогтохгүй урсаж байгаа энэ нөхцөл бид үйлдвэрлэгч орн байж гэмээр эдийн засгаас сэргээж чадах юм а. Гэвч бид зөвхөн хэрэглээний зах зээлтэй улс хэвээр байгаа нөхцөлд өнөөдрийн хүндрэлийг туусгад бэрх байгаа нь тодорхой. Өнөөдөр уус урхаагаа дагаж эдийн засгийг хямарсаар монголчуудад галланд өвчөнд нэрвдэж байгаагийн бодит жишээг харуулж ин хэмээн улсын хурлын гишүүд бас сануулж байна. 1997 оны Инх сайхны засгийн газрын үед гайлын татварыг тэглэсэн тэндээс үүдэлтэй хор гүнэл одоо ч арилаагүй байна. Өнөөдөр үндэсний үйлдвэрлэлээ илгээр хэвтээд сэргэж чадахгүй 20 жилийг бас ардаа үдэж байна. Үндэсний үйлдвэрлэл зөвхөн хэрэглээний зах зээлтэй болсон улс ямар ч одоо хүнд байдалд орсон үүнийгээ даван туулж бас чадхад нэлээд эдгэрт одоо нөхцөл байдлыг үүсгдэг гэдгийг тодорхой. Бид хэвтийн үйлдвэрлэлийг дэмжих бус өөртөөхөө үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй гэсэн ийм одоо сануулгыг улс төрч эдийн засгч дор бүрнээ өгсөөр байгаа. За үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлээгүй цаг бид эдийн засгийн хямралаас гарч чадахгүй тодорхой. Эдгээр үндэс засгийн газар үед 880 гэсэн сайхан бэлтгэлийн тооцоо төсөв санаачилсан ч одоо тэр төслөөс бизнес эрхлэгчид нятаж хэлснээр зарлаг байгаамаа. За гэтэл компаниуд нь нятаад өгч эхэлсэн ийм үед бид үнэхээр одоо үндэснийхөө үйлдвэрлэлийг яаж хөгжүүлэх вэ? За тэдний тохирсон хууль эрх зүйн орчин яаж болох вэ гэдэг энэ одоо санаачлалтыг нэн даруй засгийн газрыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж шаардаж байгаа нь. Тиймээс иргэдэд зах зээлийг минь хамгаалж өгөөч гэсэн мессежийг нийгэм дамжуулан хүргэж байгаа. За энэ талаар улсын хурлын гишүүн боловчролын дараах тайлбарыг хийлээ. Монголын парламентд анх удаа түүхэнд хамгийн том бүлэг үүслээ. 73 бүлэг. Өмнө нь 62-ыг бүдүүн бүдэж байсан шүү. Одоо бүр 73-ын бүдүүн бүлэг. Ер нь тэгээд албан засгийн газар унаад ер нь бүх намууд нэгдий бүх ингэж одоо нам нэгжил төлөөлөд осмос финанс байгуулыг гэж хэлж яхад бол эхлэхэд редакцт ер нь огт сөрөгчний хүчний боолоогүй ийм парламент гэж ажиллахгүй. Намууд нь тэр үстэгдээ албан хуулиуд авчих юм бол редакцт бидний сөрөгч юм байна. Тэгээд редакц нам босч ийм 76-аад гурлаа гараад ирч нийт Монголын иргэдийн дийлэнх нам босч байдаг. Бид өнөөдөр тэр хүмүүсийг төлөөж энд очсон. Ер нь хүчингөө одоо төр парламент салтгүй төрөж ажиллахгүй шүү. Бас энэ парламент учраас янз бүрийн асуудал хууль тав ил талд хаалтгүй ордог. Энд одоо бид нар өөр улс орны тухайн хэрэгслийн эсрэг хууль батлах эдийн засгийн хямралыг дамжуулж ялангуяа улс орны хохиртой ийм хууль тогтоол гаргахад хийдгээс тууштай ажилланаа. Энэ дээр бол хялтаж ажиллана. 3 гуртахгүй бас ийм баталтай гар зүрхчин гэж одоо актер зарлаад байх юм ч бас юу яг мэдээлэл хэрэгжүүлэх хэрэгтэй. Хамтаг хэрэглэж байна гэсэн байгаа. Таван харж байгаа. Засгаа байгуулах гэж хичнээн бол 10 хагас сар одоо хийж гэнэ гэж авсан. Амт сайдуудаараа байлаа. Одоо дэд сайдуудын асуудал манайх тэгээд дэд сайдууд хүртэл нэгтгэж тавьдаг байж байна. Өнөөдөр онд босгож байна. Одоо ондороо бүсийн татгалаар өнгөрөн бүсийн татгал орж иж яах чарахгүй хос ирэхгүй гэсэн нэг байдал хэцүү болж байна. Энэ тендерт ярьсан компаниуд хүртэл мөнгө авч чадахгүй сангийн амдар оорчхоод гэж байдаг ч юм. Явж үедээ ингээд баялаг бүтээсэн материал бүтээсэн хүмүүс нь хохирох чадвар авч өгсөн зүйл байж шүү. Хамгийн гол нь одоо Монгол улс хэрэглээний зах зээлд орнолоо шүү. Бид байгаа одоо энэ борлуулаад ялангуяа байгалийн баялагын борлуулаад 80% экспортын бодлого хамаарлаа шүү. Энэ жоохон орсон валюта эргээд гадаашаа урсгаж байна. За дээд тусламжаар одоо мөнгө гаднаас авлаа. Тэр нь Монгол төр тогтоод 70% чинь ойрцоогоор одоо гадаашаа гадны үйлдвэрлэл шиг хэмжээр урсж байна. Энэ бол Монгол одоо валют тогтохгүй байна гэдэг чинь үйлдвэрлэгч орн биш. Зөвхөн мөрлийн орн болж байна. Тэгээд эн чинь жоохон эдийн засгийн хямрахад одоо уул уурхайн
юуны өөрчлөлт Монгол улс бол маш их босч байна. Нөгөө голооны бичиг гэдэг бол үнэндээ нүүрчтэй гэсэн. Яг л мэдээд уурсан голооны бичиг. Тэгэхээр бид бол энэ хямралаар яаж ахах вэ? Үндэсний үйл төлөв хөвчүүл. Ингэж энэ хямралаас гарна. Монголдо хийж чадчихсан чадах зүйлээ бүгдийг бид нэр эндээс шинжилээд төрийн бодоо явах хэрэгтэй. Японы тэр 97 оны сайхан хэсгийн газрын үед гайлын дотор тэгсэн шүү дээ. Тэгэхэд үндэсний үйлдвэрлэл бол ихээр хөвч юм. Энийг тэгж болохгүй. Илмээр эхнүүдийг зориг агсан тэр үед эсрэгүүсээ бараагүй. Энэ хоёр болохгүй ш Монгол улсыг бол зөөрүүлж шүү. Үнэхээр зөөрүүлсэн. Таван санаж бол нэг хүний сан дутуу шүү дээ. Чин дутуу батлагдаагүй шүү гэж хэлж байгаад бараагүй. Би тэгээд зориг агсан нэг сайхан ерөнхий сайд тэр хоёрын юм өстө. Алчиг харах стратегийн ялгаа тэндээс харж ирсэн. Өнөөдөр тэр 97 онд гайлын дотор тэглээд үндэсний үйлдвэрлэл илгээр хэвтээд өнөөдөр үйлчлэх чадахгүй. Өөрөөр хэлбэл 18 жил очлоо гэсэн. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлгүй зөвхөн хэрэглээний зах зээлтэй орно гэдэг чинь ямар аюултай юм бэ? Энэ юм харуулж шít. Яг үүндээ бол бид гадагшаа валютаа гаргаж тэр хятадын Орсын зах зээл үйлдвэрсэн бараг авахгүй ш. Энэ үйлдвэрсэн Монгол компанийнхаа дөрвөлтийнхаа хэлхийг авч яваад үлдээд үндэсний үйлдвэрлэл чинь бүжиг авралт структур нэг дэмжиж авчдаг. Энийг хөгжүүлээгүй цагт бид нэр бол энэ эдийн засгийн бол гарч чадахгүй дээ. Та 88 3-8-т тоогоос нэг сайхан төсөл гаргалаа. Өнөөдөр тэр компани төслөө аваад үеж хаан явж чаддаг. Үнэхээр компани үлдээ нэрчиж энэ аваач одоо ерөнхийдөө дээр бүтэхгүй болох шүү. Юу нэндээ хөдөө амт тойроо явж явах хүмүүс хэлж байна. Биднэрт нэлээд мөнгө өгөхтэй биш ээ. Бага хүртэ мөнгө өгөхтэй биш. Өгжөө сайн биз. Хамгийн гол нь зах зээлийн нь хамгааж өгч. Энэ юу их хэмээн одоо нэг л арга зах зээлээ хамгаалах улс орноо ядуу хямралах ганц зам байдаг. Энэ бол өөрийнхөө оронд хийж чаддаг тэр үндэсний үйлдвэрлэлээр бүтээж чаддаг энэхээ хил гайлын татварыг өндөр байдаг. Манайх 5% байгаа ш. Энэ хамгаалж чадахгүй байхгүй. Тэгэхээр хоёр хөрш одоо хятад гэвэл 65% хүртэл. Орос 30% хүртэл байдаг. Зөвхөн манайх уу юм оруулж бид энэ нэм үйлчлэг шингэсэн одоо бүтээгдэхүүнийг хоёр тал руугаа гарах боломжгүй ш. Ийм өндөр татвартай. Ер нь тэгээд энэ ялангуяа урд төрш үйлдвэрлэсэн өөртөө их багтай ажил хүчний өөрөө дадлахтай болохоор манайх бидний юу Япон, Америк, барууныг хятадын эдийн засаг энэ хятад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн өөрөө эдийн засгийн хямраад тэднийг айлгаж штеп. Энэ замаар одоо бид хямрал гарна дөө. Тэгээс өөр одоо ямар сайхан юм яриад дахиад бонд ус зээл аваач хэрэггүй. Монгол төр аваад Монгол төр өөрөө чимдээд иргэд гадагшаа урсна. 15 цагийн мэдээлэл хөтөлбөр